Мама, быстрее! Паника, паника! Паника, тише! Мы находимся на концерте в Крокус-Сити. Здесь происходит какая-то стрельба. Куча народу бежит, все орут. Подожгли зал. Зал горит. Подожгли нас. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараараа 2 жилийн өмнө буюу 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Москва хотын баруун хойд зүгт байрлах Крокус-Сити Холлд болсон аимшиг зэвсэг таллагын тухай ярихаар бэлтгээд байна. Энэхүү зэвсэг таллагыг зэвсгэлсэн 4-5 этгээд үлдсэн бөгөөд зэвсэг таллагын улмаас нийт 151 хүн амнасаа алдсан байдаг. За энэхүү зэвсэг таллагыг ярихаас өмнө Крокус-Сити Холл гэдэг барилгын зохион байгуулалтын тухай ярих. Крокус-Сити Холл гэдэг бол ерөнхийдөө бол томоохон урлаг, соёлын, спортын үйл ажиллагаа зохион байгуулдаг ийм төв. Крокус-Сити Холл маань дотроо Крокус Холл буюу концертын танхим, Крокус-Сити Молл буюу худалдааны төв, за Крокус Экспо буюу үзэсгэлэн зохион байгуулдаг хэсгүүдээс тогтсон маш олон хүний бөө өнрөл үүсдэг ийм хэсэг байсан. За Крокус-Сити Холл маань бол Москва хотын баруун хойд зүгт Красногорск гэж нэрлэгдэх хэсэгт байрладаг бөгөөд Крокус-Сити Холлоос гараад Павшинскийн хүн ийм бүрэн замаар гараад орон сууцны хороол руу ордог ийм зохион байгуулалттай хэсэг байсан. Крокус-Сити Холл буюу энэ концертын танхим бол нэг удаадаа 5-аас 7 мянган хүнийг хүлээн авах чадвартай, олон улсын болон Оросын алдартай дуучид, уран бүтээлчид концертаа хийдэг ийм танхим. Тухайн үеийн нөхцөл байдал бол энэ танхимд болохоор пикник гэд хамтлаг тоглолтоо хийхээр билетээ зараад нийт 6,000 билет зарагдчихсан. Хүмүүс зарим нь эхний хүмүүс нь орж ирээ зааланд суудлаа эзэлсэн. Сүүлийн хүмүүс нь болохоор концертын танхим руу орохоор ингээд очрлож байсан ийм цаг үе. За Крокус-Сити Холлд бол энэхүү том концертын танхимаас гадна жижиг ийм заалууд, тэмцээн зохион байгуулдаг танхимууд бас байдаг. За нөгөө талын жижиг зааланд нь бол Оросын цэнгээнт бүжгийн авраг шалгаруулах тэмцээн явагдчихсэн. За тэгэхээр нэлээд олон хүний бөөгнөрөл бол тухайн үедээ ингээд үүсчихсэн байсан гэдгийг террористууд маш нарийн төлөвлөсөн байгаа нь эндээс харагддаг. Концерт эхлэхээс 5 минутын өмнө буюу 19 цаг 55 минутанд террористууд цагаан өнгийн Рено маркийн автомашиныг Крокус-Сити Холлын зогсоол дээр авчирч тавиад машинаасаа буугаад шууд гал нээж эхэлсэн байдаг. Ерөөсөө замдаа таарсан бүх хүн рүү гал нээж амнасыг нөхрөөсөн байдаг улмаар Крокус-Сити Холл руу яг орох хэсэгт ажиллаа хийж байсан харуул руу гал нээсэн. Террористуудын үндсэн зорилго нь бол мэдээж ерөөсөө энэ концертын танхим руу орж аль болох олон хүн рүү халдах ийм зорилготой байсан. Тухайн үед харсан хүмүүсийн өгсөн мэдээлэлээр бол энэхүү террористууд нь бүгдээрээ автомат калашников буутай, буунаас гадна маш олон сумны дай патрон зүгтсэн маш их зэвсгэлцэн бэлдсэн байдалтайгаар орж ирсэн. За тэгэл ерөөсө харуулын алангуудаа цаашаа явбал Крокус-Сити Холл буюу концертын танхим руу орох замдаа байсан бүх хүн рүү гал нээсэн бөгөөд хамгийн аимшигтай тэнд нөгөө концертын танхим руу орох гээд очрлоод олноороо зогсож байсан хүмүүс рүү бас гал нээж тэнд маш олон хүний амьнасанд хүрсэн байдаг. За тэгээд террористууд
хамгийн анх гал нээж эхэлснээс ахуулаад концертын танхимд орох хүртэл ерөөсөө 8 минутыг зарцуулсан. За тухайн үед бол хүмүүс концертын яг танхим дотор ороод ирсэн байсан хүмүүс бол одоо гадаа ийм айхтар буун дуу за зарим хүмүүс бол ярахтаа тэнд ийм дэлбэрэлтийн чимээ хүртэл сонсогдож байсан гэж ярьсан байдаг. За тэгээд хүмүүс ерөөсөө буун дуу сонсож эхлээл одоо концертын танхимынхаа хаалгыг хаа гэж нэг рүү ойрлж эхэлсэн боловч би энэ тэгээ сайн ойлголцож чадаагүй учраас хаалга хааж чадаагүй зэвсэг тэтгээдүүд яг энэ зал руу ороод ирсэн. За зэвсэг тэтгээдүүд автомат калашников буута байхаас гадна бүгдээрээ нэг цүнхүү өрцөн цүнхэн дотор нь одоо шатах материал хийсэн. Хүмүүс яаж байгаагаар бол ингээд бензин болон бусад ийм шатах материалуудыг хийчихсэн орж ирсэн бөгөөд орж ирээл шууд одоо концертын танхимд байсан хүмүүс рүү гал нэхийн зэрэгцээ гал тавьж эхэлсэн. Одоо мэдээж одоо хүмүүс буун дуу дэлбэрэлтийн чимээр сонссон учраас маш их үүмэн самун эхэлж хүмүүс нэг бол дээшээ гүгэл нэг бол доошоо гүгэл хаашаа явах хоёроосоо мэдхгүй маш их үүмэн самун эхэлсэн байдаг. Хамгийн анхны одоо энэ халдлагаас цухтаж чадсан хүмүүс нь түрүүнд урьдсан тэр Павшинскийн хүмүүс явдаг ийм гүүрээр дамжиж хамгийн анх гүүж эхэлснийг бол тухайн үед ингээ гадуур явж исэн хүмүүс анх олж харж цагдаад дуудлага өгсөн байдаг. Яг галзуу юм шиг олон хүн гүйж гарч ирэхийг хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс болон машины жолоочноор харж интернетэд бас бичлэгүүдийг хийж тавьсан. За тэгээд концертын танхимд орж ирээд гал гаргаж эхэлсэн учраас хүмүүс концертын танхимыг орхиж авахын тулд үүд рүү бүгдээрээ дайраад тэгээд үүд рүү дайраад үүдэн дээр маш их хэмжээний бөөгнөрөл үүссэн учраас нэг одоо нөгөө дарж эхэлсэн одоо солонгост болсон маш аимшигтай үйл явдлыг бүгдээрээ сонсч байсан багтай. Тухайн үед бол жижиг танхимд нь явагдаж байсан бүжгийн тэмцээнд оролцож байсан нэг хүний хараагаар бид нар 20 минут бид нар Крокус Ситигээр хаашаа явахаа мэдэхгүй гүйж байсан. Яагаад тэгэхээр одоо тэнд ингээд хаашаа гарах нь ойлгомжгүй зэвсэг тэтгээдүүд бас хаана халдлага үлдээд буудаад байгаа нь тодорхойгүй юм байсан учраас бид нар 20 минутын турш ерөөсө Крокус Ситигээр яхаа мэдгүй гүйжсэн. Тэгэл хүмүүс бол одоо ийшээ яв, тийшээ яв гэд маш их орилж исэн ч гэсэн тэнд ерөөсө юм нөгөө үүмэн самууны улмаас яг юу болоод байгааг ойлгоход маш хэцүү юм байсан гэж ярьж исэн. Тэгээд тэр хүн бол ерөөс 20 минут ингээ гүйсний эцэст би голомжинд гарч ирж амиа урагцаан гэж ярьсан байдаг. Энэ үед террористууд бол аль хэдийн концертын танхимд ороод ирсэн. Тэгээ хүмүүсийн яриагаар бол террористууд ерөөсөө зааланд орж ирээл зааланд байгаа хүнийг ерөөсөө том хүн хүүхэд ерөөсөө ялгалгүй маш олон талаас нь буудаж эхэлсэн. За тэгээ буудахаас гадна бас бүгдээрээ цүнхэндээ байсан нөгөө шатах материалаа гаргаж ирж асгаад гал тавиаж эхлээд гал тавьсны улмаас одоо зааланд маш их хэмжээний утаа угаар үсээд ингээд юм харахад айгүй төвөгтэй болж эхэлсэн. Тэгээд тухайн үед одоо ингээд шархсан хүмүүсийн тоо маш их байсан. Ихэнх хүмүүс нь бол газар хэвтэх болон нуугдаж болох газруудад хэвтээд нуугдаад байжсэн гэж ярьсан байна. Заалнаас гарч гүйсэн болон Крокус Сити хоолын бусад хэсгүүдэд одоо явж исэн хүмүүс энэ буудах дуу чимээг сонсонгуудаа ерөөсөө гарч болох бүх хаалгуудыг эвдэж гарах эсвэл зарим хэсэг нь бол аварын шатыг хайж гүйлтжсэн. Гэхдээ хамгийн харамсалтай нь аварын шат нь хаалттай байсан гэдэг тухай үед телевизүүдээр маш их мэдээлжсэн. Аварын шат нь хаалттай байсан учраас амь аврагдах боломжтой олон хүмүүс аварын шатны хажууд нас орсон байдалтайгаар бас олдсон ийм харамсалтай мэдээ сүүлд нь бол гарч ирсэн. Бас амьд гарсан хүмүүсийн ярьснаар бид нар гарц хайж маш их гүйсэн. Гэхдээ гарцыг олж одоо exit гэдэг тэр бичгтэй хэсгээр очиход гарц хаалттай гарах ямарч боломжгүй цоочтой юм байсан. Тэгээд бид нар одоо хин нэгэн хүн ирж аврах байх гэдэг найдлага тэн өөрөөр хэлбэл аль хэдийн цагдаа онцгойн одоо ирж байгаа энэ чимээ сонсогдчихсэн учраас бид нэр гарцны хажууд бүтэн цаг хүлээж суусан боловч галын дархал нэмэгдэж маш их утаа
За тэгээд аюултай нөхцөл байдал үүссэн учраас бид нэр өөр тийшээ гүгээд өөр хаалга олоод гарч чадсан гэж бас ярьсан байдаг. Цагдаа бол ерөөсөө дуудлага авмаг за Crocus City Hall руу хөдөлсөн боловч өмнө самуу ихэлсэн хүмүүс машина зам дээр тавьж хайж зугтсан. За Crocus мөн одоо энэ концерт үзэхээр орсон Crocus City Hall доторх хүмүүсийн машин зогсоол дээр битүү байсан. За мөн энэ хавийн зам маань маш их ачаалалтай тийм зам учраас төвжрэлд орж нэлээд удаан хугацааны дараа бол ирсэн байдаг. Тэр үед замын хөдөлгөөнд оролцож исэн хүмүүсийн яриагаар ч гэсэн замын хөдөлгөөн бол тийг зогсолт хийсэн хаасаагүй паникт орсон хүмүүс гүйж хөл толгоогүй байсан гэж ярьсан байдаг. За жишээлбэл одоо нэг хүн ингээд их нэртэйгээ цуг оройн хоол идэхээр энэ Crocus City Hall руу ороод хоёр давхарт нь байрладаг шоколадница гэд газар руу орохоор явж исэн юм байна. За тухайн үедээ бол яг энэ хүн ингээ хоёр давхар руу гарах гал яг нэг урсдаг шат руу ингээд орж явах үед нь нөгөө террористууд орж ирээд яг буудаж эхэлсэн. За тэр үед их нэртэйгээ маш урт хугацаанд дээшээ урсдаг шатаараа гараад нөхцөл байдлыг ажиглаж агаад буцаагаад террористууд заал руу орох үед нь буцаад үүдэр гүйж би гарсан гэж ярьсан байна. Тийм хүн бол одоо яг ингээд зэрэгцээ явсан учраас нэг террористийн царайг бол харсан. Террористууд нь бүгдээрээ маш том буу барьчихсан. За ямар ч одоо өрөвдөх сэтгэл, хайрлах сэтгэлгүйгээр зөвөр хүмүүс рүү гал нээж буудаж исэн гэдгийг ярьсан байдаг. Яг энэ цаг үед буюу 20 цаг 13 минут. Өөрөөр хэлбэл зэрэг халдлага эхэлснээс хойш ерөөсөө 20 хүрэхгүй минутын дараа террористууд энэ олон үйлсүү хүмүүсийн дунд орж Crocus City Hall-ыг орхиж явсан байдаг. За Crocus City Hall-ыг орхиж явахдаа буцаж очиод машиндаа суугаад замдаа бас нэг хүүхдийн амнасыг дайрч хөнөөгөөд за тэгээд зугтсан. За энэ бол камерын мэдлэгт маш тод үлдсэн байдаг юм байлаа. За энэ үеэс эхлээд Crocus City Hall маш хүчтэй гал гарч эхэлсэн. За галаас гадна хамгийн аюултай зүйл бол тухайн үедээ галын энэ утаа бол тэр чигтээ ингээд барилгыг нүмрэн авч хүмүүст одоо амьсгалахад айгүй хүндрэлтэй болж эхэлсэн юм цаг үе байдаг. За тэгэл 20 цаг 26 минутаас эхлээд буюу одоо зэвсэг халдлага эхэлснээс хойш 30 минутын дараагаас буудах чимээ гарахгүй болсон энэ цаг үед Улсын хүчний байгууллагууд одоо энэ Crocus City Hall-ын барилгыг тэр чигт нь самнаж хүмүүсийг аварч эхэлсэн. За маш олноороо тухайн газар дээр бол маш олон тооны төрийн тусламжийн машин, гал, команд, цагдаа хүчний байгууллага ажиллаж исэн бүгд бүрэн хамгаалтанд аваад сэтгүүлчдийг ч дотгошоо нэвтрүүлэхгүй хэмжээнд ийм байсан. Гал гарч эхэлснээс хойш буюу 1 цаг орчмын дараа Crocus Hall 2 дахь том дэлбэрэлт болсон гэдэг. Бүгд дэлбэрэлтийг одоо террористууд үйлдсэн үү эсвэл галаас болсон уу гэдг нь тухайн үед бол тодорхойгүй байсан. Гэхдээ мэдээж сүүлд нь тодорхойлсноор тэр үе террористууд аль хэдийн барилгыг орхиод явцсан. Галаас болсон байх магадaltaй гэж үзсэн байдаг. Хүмүүсийг цаг алдалгүй гаргаж имлэг рүү тээвэрлэж байсан боловч галын улмаас Crocus City Hall-ын дээврийн хэсэг зарим хэсгээрээ цөмөрж унж эхэлсэн. Гэхдээ энэ үед хүмүүс бас дотор нь байсан хэвээрээ дээвэр нураад унаад ирсэн учраас хүмүүс энд тэнд ингээд галд боогдоод үлдэж эхэлсэн. За яг энэ цаг үед Crocus City Hall байсан нэг хүний яриагаар бид нар эхлээд хүүхэд 8 том хүн нэг баг болоод яг буудаж эхлэх тэр цаг үед 0 нуудаж агаад буудах чимээ арай намжаад ирэнгүүт нь 0-оосаа гараад гарцаагаад гүйж явах үед нь одоо гал маш их дийдээд аюултай нөхцөл байдал ийм үүсэж яахаа мэдэхгүй ийм нөхцөл байдалд хүрсэн учраас бид нар тэнд байсан усны хоолойг ашиглаад усны хоолойгоо хооронд нь холбож агаад ингээд дээрээс доошо буусан. За эхлээд бол нэг нь буугаад бусдын туслаад нэг нь буугаад тэр хүн буунгуудаа гүйжчихэд гал команд болон бусад хүмүүст мэдээлээд гал команд ингээд шатаа тавиад тэр хүмүүсийг аварсан гэж ярьсан байдаг. Энэ мэтлэг хүмүүс одоо өөрсдийн гарч болох, айж ирж болох гарсаар байсан боловч тухайн үедээ Crocus City Hall гал маш их төгж энэ тэндгүү гал гарсан. За
дээр нь нурж унсан учраас бас энэ тэнд хүмүүс ингээд боогдож одоо галд боогдоод хөдлөх боломжгүй явах боломжгүй юм нөхцөл байдалд хүртэл бас орсон байдаг. За тухайн өдрийн 21 цаг 40 минутын орчимд буюу дэсэг талдлага гарснаас хойш 1 цаг 40 минутын орчмын дараа албаны хүмүүс энэ бол урьдчилан төлөөлөгдсөн дэсэг талдлага байсан гэдгийг олон нийтэд анх мэдээлсэн. За тэгээд улмаар террористуудыг эрен хаах ажиллагааг хийж байгаа гэдгээ бас мэдээлсэн байдаг. Энэ үед анх интернетэд террористууд ирсэн байж болзошгүй машины зургийг камерын бичлэгээс олж тавьж улс даяараа эрен хаахын ажиллагаа бол ихсэн. За тухайн үед дэсэг талдлага болсон Crocus City Hall-ийн ойр орчим, за Crocus City Hall-д хохирсон, шаргацсан, амирсан хүмүүсийг тээвэрлэж очсон эмнэлгүүд болон бусад бүх тусгай объектуудыг цагдаагийн болон хүчний байгууллагын хамгаалтанд авч ямар ч хүнийг нэвтрүүлэхгүй, за сэтгүүлчдийн хүртэл мэдээ бэлтгэх одоо бичлэг хийхийг бол хориглосон юм байдалтай байсан. Тухайн үеийн одоо 22 цагийн мэдээллээр бол энэхүү дэсэг талдлагын улмаас 40 хүн нас орсон. За шаргацсан хүний тоо 100 болж өссөн байдалтай байна гэж албаны хүмүүс мэдээлжсэн. Гэхдээ тэр үеийн энэ бол зөвхөн тэр үеийн мэдчихсэн тоо баримт. За Москвад онц байдал тогтоож хаасайгүй хамгаалалт гарч машин бүрийг шалгаж эхэлсэн. Маргааш өглөө үүрээр буюу 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр Оросын хүчний байгууллагаас теракт халдлага үйлдсэн сэжигтэн олж барьсан гэж анх мэдээлсэн. Энэ хугацаанд террористууд Москвагаас гараад Брянск мужид хүртэл явж амжсан байсан бөгөөд Брянск мужид нь бол Орос улбаны улс Украиныг хил орчин байрладаг юм уу? Тэгэд камерт бичигдсэн Renault маркийн энэ машиныг бол машины хөдөлгөөний камераар шүүж хаана явааг нь тогтоож ажилласан. За тэгээ эхлээд бол хүчний байгууллагад энд Брянск мужид явж байгааг нь тогтоongуудаа зогсохыг шаардахад бол уг машин зогсохгүй маш өндөр хурдтайгаар тавьж исэн. Тийм учраас тухайн үед нь хүчний байгууллагууд дугуйг нь буудаад энэ машинтайгаа энэхүү террористууд маань хэд өнхрөөд тэгээд зогссон байдаг. За тэгээ өнхөр зогсонгууд бас дотор 4 одоо энэ хүү дэсэг таллагыг үйлцэн хүн машин дотор явж исэн бөгөөд өнхөрж явцад нь 3 нь одоо гараад ойроо орж зугтаж бас амжсан. За тэгээ нэг нь бол мэдээж тухайн үед нь Оросын хүчний байгууллагууд барьж авч саатуулсан байдаг. За ойд нуугдсан зэвсэг тэтгэдүүдийг ирж хаах ажиллагаа мөн хэдэн цагийн турш үргэлжилсэн бөгөөд хэдэн цагийн дараа тэтгэрийг бас саатуулж барьсан байдаг. За тухайн үед бол эдгээр иргэдэн бүгдээрээ Тажикстан улсын иргэн байна. Тажикстан улсын паспортыг биедээ авч явсан гэж хэвлэл мэдээллийн байгууллагт бол мэдээлсэн. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр хүмүүс нь хуурамч бичиг баримтыг биедээ авч явсан тогтоогдсон. Энэ 4 террористийн 3-т нь байсан бичиг баримтын эзэст нь бол Тажикстан улстай оршин сууж исэн юм хүмүүс. За нэг нь бол Орос улбаны улсын Самара хотод ажил эрхэлдэг ийм 4 хүний бичиг баримтыг одоо хуурамчаар үлдэж өөртөө авч явсан гэдэг нь бол тогтооцсон. За хамгийн түрүүнд баригдсан этгээд бол 98 онд төрсөн. Өөрийгөө бол Тажикстан улсын иргэн гэж тухайн үедээ мэдүүлсэн. Тэрээр ярихдаа телеграмаар дамжуулж намайг хөсөлж авсан. Би энэ процессын тухай нарийн мэдэхгүй гэж ярьсан байдаг. Тэгээд ямар зорилготойгоор энэ зэвсэг талдлагыг үйлдсэн юм бэ гэж асуухад би надад мөнгө чухал байсан. Энэ хүү зэвсэг талдлагыг хэрвээ хийх юм бол надад хагас сая рубль амлсан учраас би энэ үйл ажиллагаанд оролцсон гэж ярьсан. За тэгээд тухайн үед энэ хүн бас нарийн мэдээлэл өгөхөөс татгалзаж ирсэн боловч үнэндээ бол Оросын хүчний байгууллага бол тухайн хүнийг эрүүдэн шүүсэн гэдэг нь бол харагддаг. Яагаад тэгэхээр дараа нь энэ хүн шүүх хурал дээр ирэхэд нэг чихгүй байсан. Тухайн үедээ бол одоо гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэрэн дундаа Reuters дээр бол энэхүү зэвсэг талдлагыг Исламын улсын Вилад Хасан гэдэг хүн гүйцэтгсэн гэж мэдээлсэн байдаг. Боловч энэ тухай ямар ч баримт мэдээлэл бол одоо хүртэл тодорхой болоогүй. За мөн энэхүү Вилад Хасан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байдаг. Өглөө болоход нас орсон хүмүүсийн тоо өсөж улмаар 140 хүрсэн гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн. За ихэнх хүмүүс бол бууны шархнаас бус угаартаж нас орсон байдалтай олцсон гэдгийг
албаны хүмүүс бас тухайн үедээ мэдээлж байсан. За Орос улбаны улсын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортниковын мэдээлснээр нийт 11 хүнийг барьсан бөгөөд 4 хүн нь бол яг энэ Crocus City Hall-д ирж зэвсэгт халдлагыг үйлдсэн бол бусад хүмүүс нь энэхүү зэвсэгт халдлагыг үйлдэх ажлыг туслан гүйцэтгэж мэдээлэлээр хангах зохион байгуулах зэрэг ажилд оролцсон гэдгийг тодорхойлсон. За тухайн үедээ бол бас террористүүд нь Украинд холбоотой байсан бөгөөд террорист халдлагыг үйлдснийхаа дараа Брянск мужаар дамжин Украин руу гарч зугтах төлөвлөгөөтэй байсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байдаг.